Бүгдээрээ сайн байцгаана уу? Номын аялал суугта тавтай морилно. Энэ удаад хөгшөрсөнч эрүүл залуугаараа амьдрах хоолтын арга гэх энэхүү номыг тайлбарлах гэж байна. Энэ номыг Стивен Гандри гэх эмч бичсэн бөгөөд хүний биеийн доторх бичил биетүүд болон гидсний талаар судалж эрүүл амьдрахын тулд ямар хоол хүнс хэрэглэх ёстой талаар наривчлан тайлбарласан байна. Энэхүү номонд ялангуяа хөгшрөх хэсгийг маань гидсний бичил биетүүд шийддэг гэсэн өнцгөөс тайлбарлаж гидсний эрүүл орчныг хэрхэн хамгаалах, ямар хоол хүнс хэрэглэх талаар өгүүлсэн байна. Тиймээс эрүүл мэнд болон хөгшрөлтийн эсрэг арга хэмжээг сонирхдог хүн бүрт тустай байх болов. Энэ ном дараах сэдвийн дагуу өрнөх болно. 1-р гидсэн дэх бичил биетүүд хэр удаан амьдрахыг маань шийддэг. 2-р гидсэнд сайн болон муу хүнс. 3-р насжилтыг удаашруулах хооллолт юм. За тэгвэл эхний сэдвтээ орцгоё. Гидсэн дэх бичил биетүүд хэр удаан амьдрахыг маань шийддэг. Та бүхэн гидсний эрүүл мэндэд анхаардаг байх. Ялангуяа өтгөн хаталттай хүмүүсийн хувьд энэ талаар бодож үзсэн байхаа. Үнэн дээр гидсний эрүүл мэнд нь бусад эрэгтний эрүүл байдалтай нэгт холбоотой байдаг вэ? Жишээлбэл олон улсын шинжлэх ухааны Nature сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар гидсэнд ямар төрлийн бичил биетүүд ямар хэмжээгээр байгаагаас хамаарч цусандах сахарын хэмжээ, тархалт зэрэг эрүүл мэндийн байдал урьдчилан таамаглагдах боломжтой болохыг тогтоосон байдаг вэ. Мөн 2016 оны нэгэн судалгаагаар 105 нас хүртэл амьдарсан хүмүүс тодорхой төрлийн гидсний бичил биетүүдийг агуулж байдаг нь залуу хിവэрэ байхтай холбоотой болохыг тогтоосон байна. Үүнээс гадна нэгэн алдартай судалгаагаар тарган хархнуудын өтгөнийг туранхай хархнуудад өгч туршихад туранхай хархнууд аажмаар таргалж эхэлсэн бол эсвэргээрээ туранхай хархнуудын өтгөнийг тарган хархнуудад өгөхөд тарган хархнууд турсан үр дүн гарсан байна. Энэ нь гидсний орчин бусад эрэгтний эрүүл байхтай холбоотой болохыг харуулж байна. Энэхүү номын үндсэн санаа нь гидсний орчныг сайжруулснаар эрүүл болох, таргалтыг бууруулах боломжтой гэдэг үзэл санаа юм а. Тэгэхээр гидсний бичил биетүүд хүний насыг уртасгах, тархалтад нөлөөлдөг байх нэ. Тэгвэл гидсний эрүүл мэндэд ямар зүйл сайн, ямар зүйл муу талаар илүү тодорхой тайлбарлая. Энэ номонд гидсний эрүүл орчин алдагдуулдаг 3 гол шалтгааныг бичсэн байна. Нэгд нь лектин агуулсан хоол хүнс юм. Лектин гэдэг үгийг та өмнө нь тэмцэх сонсож байгаагүй байх. Лектин гэж тэгвэл юу вэ? Энэ нь наалдамхай уурганы нэг төрөл юм. Ургамлууд өөрсдөө гадны дайснуудаас хамгаалахын тулд лектинийг агуулдаг бөгөөд энэ бодис нь хүний гидсний орчин гэмтээж өгдөг байна. Та бүхэн бууданд агуулгаддаг глютен гидсний эрүүл мэндэд муу гэж сонсож байсан бах. Үнэн дээр энэ глютен нь лектиний нэг төрөл юм. Хүний бие энэ лектинийг боловсруулах чадваргүй байдаг байна. Лектин агуулсан хоол хүнс хэрэглэхэд гидсний бичил биетийг гэмтээж гидсний орчны тэнцвэрийг алдагдуулдаг. Үүний үр дүнд тархалт, ядрах болон янз бүрийн өвчин үүсэх магадлал нэмэгддэг байна. Тиймээс лектин их хэмжээгээр агуулсан хоол хүнсийг аль болох хэрэглэхгүй байх нь чухал юм. 2-т нь антибиотикийн хэрэглээ. Антибиотик нь гидсний бичил биетийн тэнцвэрийг алдагдуулдаг. Би тэхэвчлэн халдвар авах үед эмчээс антибиотик эмчилгээ авдаг. Гэхдээ антибиотикийн зарим төрөл ялангуяа өргөн хүрээний антибиотик нь гидсний бичил биетийн бүтцийг эвддэг байна. Энэ номонд антибиотикийн үйлчлэлийг орон сууцны төв хэсэгт бөмбөг дэлбэрэхтэй адил гэж зөвлөсөн. Антибиотик хэрэглэх үед сайн бактери болон муу бактери аль аль нь устдаж гидсний бичил биетүүдийн тэнцвэртэй орчин сүйддэг. Үүнээс гадна антибиотикийн үйлчлэл нь 2 жилийн турш гидсний бичил биетүүдэд нөлөөлж болох талаар судалгаагаар батлагдсан байна. Мөн судалгаагаар антибиотик хэрэглэх тусам кроны өвчин, энэ өвчин нь хоол боловсруулах замын аль ч хэсгийг хамардаг гидсний өрөвсөлт өвчин юм. Мөн чихрийн шижин, тархалт, бактери зэрэг өвчнүүд үүсэх магадлал нэмэгддэг гэж тогтоосон байна. Тиймээс антибиотик нь маш аюултай нөлөөтэй тул хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй байх нэ. За 3-т нь элсэн чихрийн хэрэглээ. Элсэн чихэр нь муу бактерийг буюу хортой бичил биетийг ихсэгдэг. Гидсний муу бактериуд тодорхой төрлийн бодисыг задлж чаддаггүй бөгөөд элсэн чихрээр хооллож амьдардаг байна. Тиймээс их хэмжээний элсэн чихэр агуулсан хоол хүнс тогтмол хэрэглэх нь гидсний муу бактерийг ихсгэж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Нэмж дуртахад зарим төрлийн химийл амтлагч гидсний бичил биетүүдэд муу нөлөөтэй байдаг. Жишээлбэл сукралоз, аспартам, сахар орлуулагч зэрэг химийл амтлагчид нь гидсэнд байдаг сайн бактерийг устгаж, муу бактерийг өсгөж үржүүлж өгдөг. Дуйкийн их сургуулийн судалгаагаар иймэрхүү химийл амтлагчийг нэг боодол хэрэглэхэд
гидсний бичил биетийн 50% нь устдаг гэсэн үр дүн гарсан байна. Иймээс гидсний эрүүл мэндийг хамгаалахын тулд элсэн чихээр хиймэл амтлагч зэрэг бүтээгдэхүүнээс зайлсхийх зүйтэй. За дараагийн хэсэгт ямар хоол хүнсгэх хэрэглэх нь сайн, юуг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй талаар үздэцгээе. За эхлээд гидсний эрүүл мэндэд сайн хүнсний талаар бодцгоё. Гидсний эрүүл мэндэд сайн хүнсний бүтээгдэхүүнд ногоо, мөг, бага зэргийн сахар агуулсан жимс ордог. Тухайлбал ногоо болон мөөгний төрөл дундаас бамбайн үр, брокколи, цэцэгт байцаа, шитак мөг зэрэг нь гидсэнд эерэг нөлөөтэй байдаг байна. Мөн эрүүл тослог бүтээгдэхүүнүүд гидсэнд сайн нөлөө үзүүлдэг. Үүнд самар, авокадо, MCT тос, оливын тос, загасны тос, ямааны, бяслаг, тараг, цүцгий, хар шоколад зэрэг орно. Ялангуяа хальсалсан буйлс буюу алмонд нь гидсэнд сайн тэжээл өгч, тосны хүчлийн нэг төрөл болох бүтээрийн хүчлийг үүсгэж, гидсний саласт бүрхүүл болон митохондрийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна. Бүтээрийн хүчил нь гидсний бичил биетүүдийг хамгаалж, гидсний эрүүл орчныг бүртгүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Митохондрийн хүчил төрөгч ашиглан нүүрс ус, өөх тосыг энерги болгон хувиргадаг бөгөөд энэ нь бидний эрч хүчийг нэмэгдүүлж, дархлааны системийг сайжруулж өгдөг. Нөгөө тайгуур каш ус самар нь их хэмжээний лихтин агуулдаг тул аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Мөн газрын самар нь самрын төрөлд биш харин буурцгны төрөлд багтдаг бөгөөд лихтин бөмбөг гэж нэрлэгддэг тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй байх нэ. Уух зүйлсийн хувьд гидсний эрүүл мэндэд сайн зүйл нь кофе, ногоон цай, наргил модны сүү зэрэг ордог байна. За тэгвэл ямар хоол хүнс гидсний эрүүл мэндэд муу нөлөөтэй вэ? Дараа хоол хүнсийг бүр мөсөн хориглох шаардлагагүй ч гэсэн аль болох хэрэглэхээс зайлсхийх нь дээр юм. Жишээлбэл хэтэрхий их чихэрлэг жимс, боловсруулсан нүүрс ус ихтэй хүнс, мөн эрүүл бус тослог бүтээгдэхүүнүүд, үүнд эрдэнэ шишийн тос, рапсын тос гэх мэт орно. Ялангуяа элсэн чихэр их хэмжээгээр агуулсан амттан болон хоол хүнс нь гидсэнд байдаг муу бактерийн тэжээл болж өгдөг тул аль болох хэрэглэхгүй байх нь чухал юм а. За тэгвэл 3 дахь сэдвтэ орцгоё. Насжилтыг удаашруулах хооллолт. Та бүхэн өлсгөн хамгийн хүчирхэг юм эсвэл 16 цагийн мацаг барих нь эрүүл мэндэд тустай гэсэн ойлголтуудыг сонсож байсан баг. Энэ номонд ч мөн адил энэ санааг дэмжиж, насжилтыг удаашруулахын тулд илчилгийн хэрэглээг хязгаарлах нь үр дүнтэй гэж үзэж байна. Учир нь энэ нь хормозис хэмээх механизмыг идэвхжүүлж өгдөг. Тэгвэл хормозис гэж юу вэ? Жишээ нь саун эрүүл мэндэд тустай гэж бид ярьдаг. Хэрвээ маш халуун орчинд удаан байвал аюултай, харин тохиромжтой хугацаанд саунд орвол эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг. Үүнтэй адил илчилгийн хэрэглээгээ багасгаснаар хормозис механизм идэвхжиж, бие махбодыг залуу байлгахад туслана. Францын нэгэн судалгаагаар илчилгийн хэрэглээг нь хязгаарласан макак сармагчингийн амьдралын хугацаа 50%-аар уртассан болох нь тогтогджээ. Ялангуяа эрүүл амьдралын хугацаа нь уртассан байна. Энэ үр дүнгийн 2 шалтгаан байгаа. Нэгд нь гидсний өрөвсөл багасж өгдөг. Калорийн хэрэглээ багасгах үед гидсэнд хүрэх шим тэжээлийн хэмжээ буурдаг. Үүний улмаас лихтин агуулсан хүнсний хэрэглээ багасж өрөвсөл намдаж өгдөг байна. Хоёрт нь автофаг буюу эсийн өөрийгөө цэвэрлэх үйл явц идэвхжиж өгдөг. Автофаг гэдэг нь биед хуримтлагдсан ашиггүй эсүүдийг устгаж эсийн үйл ажиллагааг сайжруулах механизм юм. Илчилгийн хэрэглээг хязгаарлах үед эсүүд шаардлагагүй хэсгүүдэд цэвэрлэж илүү хүчтэй болдог. Гидсний хааны эсүүд энэ механизмаар шинчлэгдэж, гидсний хамгаалтын давхрах бэхждэг тул гадны хорт бодис биед орохоос сэргийлж өгдөг. Энэ мэтээр гидсний эрүүл мэндийг ойлгох нь яагаад гидэс бидний биеийн ерөнхий эрүүл мэндэд чухал нөлөөтэй вэ гэсэн асуултын хариултыг өгнө. За тэгвэл энэ номоод дүгнвэл илчилгийн хэрэглээг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Мөн сахар болон амт оруулагч бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Амьтны гаралтай уургийг зарим үед хязгаарлах нь зөв. Мөн өлсөх хугацааг өөртөө өгөх хэрэгтэй. Та бүхний амьдралын хэв маяг гидсний эрүүл мэндэд ээлтэй байснаар насжилтыг удаашруулж, эрүүл урт наслах боломжтой юм. Бүгдээрээ эрүүл хоолтыг дадал болгож, залуу насыг удаан хадгалцгаая. Тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзалтлаа. Түр баяртай.